Морьтой монголчуудын мөнхийн омогшил Тодмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Тодмагна аппликейшн 12 жилийн түүхтэй Тодмагнаас сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Мөн Тодмагна сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-100 жилийн ой хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Тодмагна. Эрхэм хурдан морь сонирхогч үзэгч та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгай Тодмагна подкастын маань ээлж дугаар Сүхбаатар аймгийн Дайрангасан бас хүрч байна. Манай энэ удаагийн зочин аймгийн алдар туяач, Алтан унганы эзэн, аймгийн сайн малчин Чулуунбаатарын Төмөрбаатар байгаа. За мөн энэ удаагийн подкаст маань бас нэгэн өвөрмөц онцлогтойгоор та бүхэнд хүрж байгаа. Манайх зочин хөтлөгчтэй болсон. За манай зочин хөтлөгчийн нэр хэн блэ? Хувь заяа. За хувь заяа гэдэг юм мундаг хөтлөгч маань одоо анхныхаа ярилцлагыг авах гэж байна. Тэгээд өнөөдрийнхөө ярилцлагыг бас нэгэнт одоо өрмөц онцлогтой дугаар учраас зочин хөтлөгчөөр ихнийхээ асуултыг тавиулъя гэж бодож байна. За та асуултаа тавина уу? Аваа таны яга мөр им их хурдан байдгийг. Аавынх нь мөрөө. Аавынх нь мөр одоо тэгэл аавынх нь адууны удам огшлаас сайн байдгаас л болдог байх та. Өвгийнх нь одоо өвөө сайхан адуу бэлдэж өгсөн тэрнээс л болдог байх. Тэгээд яг аав нь залгуулаад явж байна. Тэрнээс л болоод хурдалж байгаа да миний ах. Миний охин ч одоо мөр унаад байгаа. Өнөө жил. Миний охин ч оригинал мөр унж анх удаа амсан. Тэгээд оригинал жоохон унжгаад нөднөн бас багсааг унаад. Өнөө жил дажгүй. Мөр харан дээр сунганд яваа төрүүлээд. Өнөө жил анхныхаа сунгаанд бототой сунгаанд оролдож амаа хөтөл ирчгээд. Аваа ярдаас шууд мөнгө авъя л гээд ирчихэнгүүтэй. Тэг жилийн өрхөө. Тэгээд өнөө жил анхныхаа айраг маргийг авчихад байгаа. Тэгээд ах хоёр ирэх жилээс эхлээд том наадмууд наадмал гэж бодож байгаа та. Ирэх жил аймгийн 80 жилийн ой болно. Яг үнэтэй олон уралдаанд. Хувь зэ аавынхаа одоо танаа аавын одоо энэ гадаа байгаа адуунаас үйсэн морьдууд улсын наадам, бүсийн наадамд айрагдаж төрүүлдэг тухай чи мэдэх үү? Сонсч байсан баг тий, тий? Тэгээд ер нь бол одоо танаа аавыгаа чи хэр сайн ууяач гэж боддгоо? Их сайн л уяж хийж чаддаг. Тэгээд аавдаа юу гэж хэлмээр байна гэл? Аава би таныг их сайн адуугаа уйж сайн том улсын цалтаалаарай гэж хүсэж байна. Сайн байна гэдэг аав нь. За тэр үйл бацаахан орших баха. Тий. Аав нь охиныхаа хүслийг биелүүлнэ. Сайн бас зочин хөтлөгч таны охины одоо охиныхаа асуултанд хариулж байхдаа та манай адуу одоос удам сайтай болохоор ингэж сайхан тавьчих юм гэдэг үгийг хэллээ л дээ. Тэгэхээр танайхан бол 3 үеэр бас морь ууж байгаа бас. Өвдөцийнхаа талаар бас манай үзэгчдэд сонсогчдод харилцуулаач. Тий. Манай аавын аав зүлтэм гэж өвгөн байсан юм байлаа. Шавдаг зүлтэм гэж манай даргийнхын мэдэн тэ тэр шавдаг зүлтэм гэж өвгөн бас тэр үед морих сайн тавьдаг сайн үйдэг хүн байсан гэж манай буурал дээдүүд ярьдаг байсан. Мааж ярьдаг байсан. Тэр үе тоороод би ч дугуйрах үе дээр мор уяал явж байна та. Манай аав ч бас сайн мор үйдэг хүн байсан. Чулуунбаатар гэж. Аймаг сумын наадамд олон сайхмар тавуулжлээсэн. Зүлтэмгуан гэж одоо нэрлэгддэг тэр хүний нэр усыг гаргадаг ямар хурдан хөлгүүд байсан юм болоо? Тэр үед хонгор морд байсан юм байлаа. Зүлтэмгуан хонгор морд гэдэг манай өвгдөөцүүд ярьдаг байсан. Сайхан хонгор мордоор сайхан тавуулж байсан. Бас нэгээр адуунууч сайхан тавуулж байсан юм байна. Манай аавын үед бол аав маань хүрээ халдлаа. Манай тэр өвөө аав да хүрээ халдлан бүрээ шүтлэн үрээ 75 онд авч өгч байсан юм байна л. Хаанаас тэр вэ? Энэ Сумаасаа. Тэр хүрээ халдлаа адуу бас сайхан тавьж байсан. Манай тэр хинийхний адуу юм бол танаа одоо манай сумын Афган оров гэж өвгөн байсан. Өвгөн байж байгаа бурхан болсон. Тэрний одоо хүүхдүүд нь самбуу хатар гэдэг хүмүүс байна. Дорж орхиж байгаа тэр. Тэднийхний адуу бас тэр үед сайхан тавьж байсан юм билээ. Тэднийхнаас нь хүрээ халдлан дээр талдан шүтлэн авч өгч. Шүтлэн авч хурдл 75 он сумын наадамд
таваар орсон байлоо. Хязаалан шүд соёолын 2 баг суманд амаа үзүүлсэн. Тэгээс хязаалан соёолын сүүлдээ зарагдсан. Сүүлдээ нь гомбгоо гэдэг хүнд очиж бас яах хурдалсан. Манай аав сүүлд нь бүдүү адраг болсон хойно үеж бас нэг амаа үзүүлэгч төр өгч байсан. Тийм тэр талцаа одоонод бас тайгаан давхиж байсан аав юм хэвтвэл. Таны нөгөө 2010 оны хинтийн зүүн бүст бас нэг хүрэн халдсан. Сартаа хүрэн даах. Сартаа хүрэн даах. Тэр бол аавын энэ хүрэн адууны удам мөн үү? Хөр одооны удам биш ээ. Тэр сүүлийн үеийн одоо тэр би энэ одоо тэрний эх нь бол би энэ зундын мөнх тэгээд манай нэг хуур ах байдгийг бүдүүн мөнхөө гэдэг юм да майдарангийнх юм бол тэр ахаасаа нэг хурдан охин хээр хурдан ухаалцсан үрээнийх нь дүү хээр даагаа авч ийсэн охин даах. Тэр хээргүүнээс хурд гарсан миний тэр хээргүүнээс. Мөнхтхийн адууны эхтэй. Манай нэг Үлзийбаатар гэдэг миний найз байдгийн эрхэмээ Үлзий гэдэг Үлзийбаатар гэдэг. Тэрний адраг улаан адрагны төөл. Тэгээ Үлзийбаатар бид тэр сайхан найзууд байж байгаад биевийнхээ адраг нэг бүү тавиад. Тэгээ тэр миний тэр хурдан хүрэн манай тэр Үлзийбаатарын улаан адрагны төөл над гарч ирсэн. Тэр хээргүүгээ байвч тавиад. Мөнхөө ахаас авсан хээргүүгээ тавиад. Тэрнээс гарсан төөл маань хурдан хүрээ маань 10 онд даагамаа үзүүлж илаа. 10 онд ахыгын хэдэн даагнууд хурдан байсан. Сумын наадамд 3 даага харагдчихсэн. Миний тэр бүсэд дөрүүлд амаа үзүүлдэг хүрэн маань амаа үзүүлээд суманд чинь. Ахаад нэг хээр дааг бас нэг дээр дааг гэдэг. Хээр дааг нь 3-аар орж, дээр дааг нь 5-аар орж ирсэн. Манай нэг дүү гэдэг. Ахыгын үйлс 3 дааг сумын наадамдаас 3-аар орж илаа. 3 дааг орж илаа. Тэр зүүн хавраас гэлээд 3 дааг хурдан байсан. Зүүмс гуруулаа мартсан уу? Гуруулаа мартаг ганцхан хөрөнгийг авч явсан. Тэгээд хүрэн амаа үзүүлчихсэн. Тэг сайхан наадчихсан. Сая аав тань тухай ярьж байгаа. Тэгээд нөгөө хүрэн адуу гэдэг ярихлаар нь саяны хүрэн алзаа. Өөр одоо Чулуунбаатаргаа ер нь өөр ямар адуугаар наадчихсан юм бэ? Манай аавч одоо дээр үеч одоо өөрхий дээр талцаа адуунаас хойш чинь бас нэг хүрэн адуу нэг байсан. Сүүлд бас нэг хар адуу нэг бас ганц нэг давхиж байсан. Тэгээ аав маань үйдвэл тэгээ сүүлд 90 оноос хойш 2000 он гарч ижил ахыгын морд манай аав маань амьд байсан да 2006 онд тэр үеэс эхлээд л морд сайхан сэрэг давхсан да 2005 онд хамгийн анхны манайхны том мотоциклийн байртай нэг уралдаан болж илээд энэ Баяндлаа хайрхан гэд дахиад хаврын уралдаан. Тэрэнд планетийн түрүү моринд соёолонгийн уралдаан болж түрүү моринд планет өгч байгаад тэрэнд ахыхын уйсан соёолон төрүүлж илаа. Хар соёолон төрүүлж нэг алаг соёолон 6-аар орж. Тэгж сайхан үүд соёолонгоор нэгдэжсэн да. Аавын маань үед бас өвөл нэг хурдан хүрээ адаг байсан юм байна. Хан тэрийг мартсан байна тий. Аамаа надад нэг хүрэн соёолон адуу авч өгч байсан. Мажиг хувилгаа манайхан бол олондоо хувилгаа мажиг гэдэг юм да. Тэр мажиг байгаас нэг хурдан хүрэн соёол адуу авч өгч. Тэр маань өвлийн уралдаанд их хурдалж байсан. Хол төрүүлж байсан. Энэ баруун захад очиж Баянлооны ард гэдэг дээр үчтэй өвлийн уралдаан болоод морьтой бид нар чинь готлол явдаг байлаа. Тэгээд ахын тэрэнд ч одоо 92 онд юм уу 16-7 настай хүүхэд анх удаа авч очиж чад. Аамаа тэр үед хот явчихсан байсан. Тэгээд би нэг тэр уралдаанд очиж уралдаж хүрэн соёолонгоо аавынхаа авч өгсөн хүрэн соёолонг авчиж анх удаа хол төрүүлгэж тэгж анхныхаа хамгийн анхныхаа айргийг нээж анхныхаа медалийг авч байлаа. Анхныхаа мартан медаль тэр тий. Тэгж сайхан наадчихсан. Аавын манай үед бол. Тэгээ 94 онд ч бас наран суманд очиж нэг дааг тэр амаа үзүүлж байсан аавын маань үед сайхан давж. 2000 гараа ороод сайхан давж байсан. Чулуунбаатаргаа одоо энэ сум орон нутгийн цол авсан байсан уу? Авсан. Сумын алдарт уяач. Аймгийн 2 удаагийн аврага. Манай аав чинь дээр үйдүүл их мандаж байсан юм л да. Хонь малж. 70 он атэрдүүл их сайхан мандаж байсан. Би нэрээ танаас нэг юм асууя гэж бодчихлаа. Би одоо таныг бол Чулуунбаатарын Төмөрбаатар гэдэг айлд очно гэд ингээд яриад байдаг. Гэтэл хүмүүс какийн төмөө юу гэл урдаас дэлхий. Тэгээ би одоо үгүй нэг Чулуунбаатарын Төмөрбаатар гэхэлэр тэр чин какийн төмөлдөө гэд ингээд идэг. Энэ ямар учиртай одоо нэр юм бэ? Манай аавыг Как Чулуунбаатар гэж хүн байсан. Тэгээ Как гэж хочтой. Хочин юм да. Олны явсан сайхан хоч байсан. Манай аав мандаж явж байсан үедээ тэр хочийг олсон юм авсан юм байлаа. Найз нөхд юм байлаа. 75 онд юм одоо хойшоо Оросод одоо мандаж байсан улсууд тийш Орос руу аваа явдаг байсан байж та Орос руу ааманы ярьж илээ Балтийн тэнгис мэнгис үтсэн байгаль нуур морыг үтсэн тэр гэж ярьдаг байсан юм а тий. Тэр үед явж байгаад Оросоор явж байгаад Орос үгүй сураад ирсэн юм шиг байгаа. Тий. Одоо тэгж ирээд энэ нэгээр найз нөхдөдтэйгээ бас нэг жоохон нэрмэл тална үсттэй. Тэгээд талж барьж баад
орсоор жоох ярьж ойрсон юм шиг байгаа өнгөрч. Тэгээ тэрийн нөгөө найз нөхдүүд нь шоолоод оглоод тэ. Как үгүй хэлж ирсэн юм шиг согтж байгаа жоохон как мак гэл. Тэгээ тэр үгээр нөгнөөс нь өөрөөр нь гочлоод как Улаанбаатар гэж байсан. Тэр гочин одоо надад ирчгээд явдаг юм аа. Тэгээ би тэргээр нэг санаа зовдгоо маа зүгээр тэр олны сайхан гоч. Миний аавын маань мандаж явж исэн үеийн гоч. Одоош намайг одоо какын төөмө гэдгээр нь Монголд аяарал мэддэг болчихлоо байна тий. Сайхан байдгийг. Тийм үеийн гочоо тэр. За би тэгээ одоо Огон Чулуунбаатар агаад байдаг. Тэгээ как гэдэг нь одоо гээд бас бодож л байсан. Тэгээд нэрээ танаас асууна гэж бодож ирсэн. Сая хэлэхэр чинь саналаа шүү. Тийм юм байлээ. Тийм очиртай юм байлээ. 2005 онд хоёр соёлон бас нэг нь найрагдуулаад нөгөөх нь гайгүй дээгүүр тавьсан гэж таашаа ярьлаа шүү. Тий, хаврын нэг уралдаан болж Дүнжин аюуны Баянлааны дахлага болж Баянлаанд нэг дуу ноёны сувраг босгож байсан. Одоо хөшөөж чулуун хөшөө босцсон байгаа да. Тэрийг босгоход анхны соёолон уралдаж май дарангад хамгийн анхны Балнит 5-ын түрүү морон дөрн Балнит 5 өгч үзээгүй байсан да. Анхных нь Балнит 5-ыг тэрэнд өгсөн байх. Тэр Балнит 5-ыг авч соёол уралдаж тэрийг анх удаа авч илээ. Түрүү оройн очичоод энийг одоо ямар адтай аваа хөө авах болтоо л гэдэл бодож байсан. Би бас дуурсрангийн Бямбсран гэдэг дуурсрангой гэдэг та мэдж байгаа. Тэрний хөө Бямбсран гэж миний найз. Тэр би тэр цуг айл байсан хоёлаа. Тэгээ 3 соёолоо уйчаад би хоёр морин соёол манай тэр найз нэг тойчин саарал соёолоо уйчаад тэгээ хоёулаа 3 соёолонтой очиж уралдаж миний хар соёолын төрүүлж манай найзын маань тэр саарал соёолоо амаа хөдөлээд бас нэг алаг соёолоо миний 6 гараа тэр орж ийлээ. Тэгээ тэгж итэр анх одоо сайхан өмнө нээж байсан. Соёолоо дуунуудаар анх сайхан нээж лээсэн тий. Тэгж уралдаж байсан. Тэгээ маргааш тэр мотоцикл өөрсдөө тэр мотоцикл бас тэгэл ирж ил байсан. Тэгээ авч ил байсан юм а. Тэр үедээ ч одоо сайхан авчихна гэж бодоагүй байсан 4 гараа. Битүү соёлонгууд байсан. Таныг бас ингээд түрүү ингээд яриаг тань сонсч ирсэн чинь нэг тэгээ сая соёлынгийн түүхийг ярьсан нэг орохороо бас 2 3-аараа ч юм. Та чи 2006 онд их Монгол улс байгуулагдсан 800 жилийн яваар их хоттой сайхан наадсан гэж Сумын баяр наадмаасаа 5 ариг хүрсэн гэж ярьсан санагдаад байна. Тий. 2006 онд тэрнээс хойш чинь 5 онд тэгээд юу соёлонгууд сайхан давхаад мор ер нь давгүй нэгдээд хавар нь бас уралдаж соёол нь их насны мор тэр амаа үзүүлж тэгээд давгүй сайхан давхад 2006 онд сайхан наацсан. 2006 онд Сумын наадамд 5 насны соёолоо уяагүй тэр жил. Тэгээд заалан 2 шүтлээ тэр үйж ирсэн юм а. 2 шүтлээ тэр сонголт Монголд нь сайн байсан. 5 насны мөр үйж адраг төрүүлээд их насны мөр амаа хөзүүлээд. Хязаалан 5-аар ороод шүтлэн даах 2 төрүүлж ийлээ. Тэг сайхан наадж байсан. 3 4 2 ариг юм уу? 3 4 2 ариг авч ирсэн. Тийм байх. Тий бараг л 4 4 авчих төгссөн. Тэр хээр мөр нь урддагөр хадуураад. Тэг хүмүүс ярьдгийг арай л барсан бо 4 4 авах төгссөн гэд. Над нэг агсан хээр мөр гэж урддаг хээр мөр байсан. Тэр хээр мөр маань урддагөр тэр тал болог гэж манайхны урддагөр урдаас уралдаг байсан. Тэрэнд замаасаа гараал давхаад эргэж ороод тэгэл ирнэ. Тэгж явсараагаа тэг амаа үзүүлж ирсэн. Би зэрэнт ч анх удаа мөр суманд адраг төрүүлэгч гэсэн их насны мөр ирж ил байсан. Бямбсран гэдэг манай найз Бямба хоёулаа адрагаан готлчгөл гол дээр байж байсан чинь Бямба хээр мөр ч юм байна. Урдаас ирж ийн л гэдэг. Тэгэхээр нэг харах игээч одоо юм байна гэсэн чинь урдаас 2 мөр холбоотой. Бурууталд миний ягаан гоц өмсүүлж гэсэн хүүхдүүдтэй. Тэг ягаан гоцтой хээр мөр амаа үзэл тэг сайхан наадаж. Тэгээд тэр өдрөө ахаа даагмар дуусан бас төрүүлж ил байсан. Тэг сайхан наацсан. 13 онд чинь тэгээд тэрнийхээ дараагаар явж аймгийн наадамд очиж бас даага. Тэр төрүүлдэг хээр дааг маань аймагт 43-оор ороод. Төрүүлдэг үрээ маань бас 6-аар ороод. 6 тэр 6 ондоо юу? Тэг 6 ондоо. Дараа аймгийнхаа наадамд. 6 сайн давгсан. Тэгээд тэрнээс аймгийн наадмын дараа чинь бас замын үдийн 100 жилийн ой гэдэгт очиж уралдаж азраг 3-аар ороод. Хадаа сумын төрүүлсэн халдаа азраг одоо урд халдаа азраг байгаа да. Халдаа азрагны маань удмууд одоо сайн авах хичээл байна. Бас шүтлэн 4-оор тэр орж ил байлаа. Замын үдийн. Дараа нь эргэж гуулсаж ирээд онгоны наадам болж ирсэн сумын наадам. Бас тэр чинь бас гангач гэж очиж байгаа онгоны наадам арай сүүлээр болж ирсэн. Тэрэнд бас азраг 3-аар орлоо 4-оор орлоо. Уралд азраг маань бас цагийг авч ирсэн. Бас нэг их насны мар амаа үзүүлж ирсэн. Тэгээ сайхан тавьж ирсэн. Тэр жил морь хурдан байхад мэдээж одоо морь хурдан байхад олон л зүйл нөлөөлөх байх л та. Уярч эрдэм ухаан за тэгэл тухайн цагийн тухайн жилийн онд оролт одоо хаврын ногоо өрт гарсан байна уугүй юу гэдэл маш олон зүйл нөлөөлөх байх. Та тухайн жилийнхаа одоо тэр амжилттай сайхан наадсан нэг одоо юутай холбож үздэг вэ? Би тэр үед одоо тэгээд яг цагаан өвсний морийг нэг уй сурж л байсан юм да. Тэгээд нэг 2006 онд яг л дөнгөж нэг сайхан уй сураад л
тагаа өвсөр үйдэг байлаа ш тэр үе чинь Тэжээл үү? тэжээл байхгүй. Дөнгөж морхоор манайхан ганц нэхээ моринд нэг жоохон юм хам өгч сурч л байсан үе. Тэр үед цагаан өвсний морийг нэг сайхан тэр хавранч яхаа сайхан эрт ногоо идчихсэн юм да манайхан эрдэнэ цагааны наагур отроо явсан юм. Тэгээд отроо овоогоор сайхан явсныхаа гонд оролт нь сайн л байсан байх. Тэрнээс гадна тэгээ би тэр 100 оройхон 100-жаад цагаан өвсний морийг би тэгээд нэг адуугаар нь голцоогоошоо үйжсэн юм да. Тий, ер нь нэг сайхан сөргүүлээд л уяад байсан юм. Одоо бол тэжээлийн морийг сөргүүлнэ гэдэг шиг л тэр яг нэг таг сөргүүлж уяад л сайн давхиж байсан тийм. Тэгээ бас давхар уралдаад байдаг. Давхар уралдаад байсан. Олон давхар. Тэгээ 3 4 уралдсан. Бүр сүүлдээ бүр дэлгэр хааны наадам болсон шүү дээ. Энд чинь нөгөө Чингисийн тий. Тий, тэрэнд чи очиж халзаа азраг маань 15-аар орж ирсэн 300-аар азраганд. Тэр хурдан халзаа азраг маань. Гавчиг азраг суманд төрүүлээд тэгээд аймагт орн сайн байж байгаа хүүхэд нь очиж өгсөн. Аймагт тэр халзаа азраг бол орчих боломжтой байсан. Яг сайхан аймаг руу орж ирэнгүүтээ хүүхэд нь очиж өгсөн. Тэгээ эргэж гуусаад дараа нь очиж замын өөдөд ороод онгонд ороод дэлгэр хааны наадамд 15-аар. Дэлгэр хааны наадам адраг жоохон бодолчихсан. Бодолчихсан. Тэгж жоод 10 хэдээр орж ирсэн. Тэгээ сүүлдээ 7 настай азраг энэ манай нэг ахын азраг байсан. Юунд өгөөд Улаан сайд руу гарсан юм да. Тэгээ тэнд яг нэг эртээ хурдан байж байгаа бас хэдэн жил олигтой давхиж чадаагүй. Тэгээ буцаж авч ирсэн. Тэгээ тэрний төлөвд одоо сайн давхиж байна. 2006 он тэгээд наадсан. 7, 8, 9 онуудад ер нь 7-8 онод бас айраг авсаа. Сумаасан бол айраг аваад байсан. Тэгээ 7-8 онд Сумаасан айраг аваад аймагаас аваагаас 7 онд чинь сумд бас 2 айраг авч байсан. Сумын наадам даага айрагдуулаад Хязаалан айрагдуулаад бас баян дэлгэрийн наадам дотор очиж айрагдуулж л байсан. Даага хязаалангууд айрагдуулаад. Тод Магна аппликейшн 12 жилийн түүхтэй Тод Магнаас сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Мөн Тод Магна сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-100 жилийн ой хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Тод Магна 10 он бол бас таны хувьд их онцлогтой наадам. Яг тэгэхээр та тэр жил одоо төрийн зарлагт наадам ингэж ярьдаг. Засгийн газрын тогтоолт бүсийн наадмаас анхны бас айраг авчирсан жил тийм ээ. Үнтэй аймгийн нөгөө Сэцэн хааны хорд 2010 уралдааны бас талаарх дурсамжаасаа хуваалцаач. Сайхад байсан л да. Анх ч одоо тэр түн божгонсон бомб төжгөнсөн гэх шиг анх хотод орж байгаа хүн шиг байсан. Тэр наадамд одоо ханад анхны бүсийн наадам тэр. Тэр олон хүн цугуулчихсан божгонсол юм байсан. Тэрэнд ч таах нь дагаа яг өмнө өдөр нь 2 хоногийн өмнө мөрөн сумын наадам болсон. Тэрэнд төрүүлж ирээд амаа үзүүлчихсэн. Амаа үзүүлсэн. Хөрөн дааг маань. Хурдл байсан. Яхаа сумандаа аригчихсан хурдл байсан л да. Гэтэ тэр том наадамд гээ аригчих гэж бодоагүй байсан л да. Тэгээд бас эмэгтэй дүүгэн дайдаа онуулчихсан. Явуулчих байгаа. Тэгээд харж байсан өрхий зарлж байна. Хүрээд ирлээ. Яг хүрээд ирлээ bara. Тэр мөрөнгийн наадамд уралдаад бас нэг жоохон сүйдгэнчгээд байсан юм аа. Одоо энэ манай байхны одоо онон байхны дагаа мороор тугаа байдсан бата бүдүүн бата байж. Тэргээр бас нэг жоохон хатгуулаад. Тий. Тэгээд оролдоод явуулж байсан. Тэгээд тэр маань сайхан давчихсан бата тэр үзчих. Энд чинь овоо сайхан адуу байна уу үе мүү хитэргээд бас тэгжилсэн. Тэд нэр бас бидний хоног гарчихсан усаад харж лээсэн юм байл. Тэгээд тэрэнд амаа үзүүлж анх удаа сайхан наадсан. Тэрний дараагаар чинь бас юу нэ эргэж гуулсаж очиж уралдаж Эрдэнэ цагааны өдрийн баяр батаа тэрэнд очиж 7-оор орсон. Хайрдуулж ороо тий. Дааг олон уралцсан биш үү? Дааг олон уралцсан. Тэр хавар чинь би чинь 4-5 уралдчихсан шүү. Шүдлэн үрээ яаж тавьсан юм бэ? Шүдлэн үрээ бас нэг алхахтай шалтай тахиулж чадаагүй. Шүдлэн үрээ чинь суманд айрагдуулж чадаагүй. Суманд чинь нэг 10 хэдээр оруулаад юу руу аваа явчихсан. Өмнө говийн бүсгийн наадам руу аваа явчихсан. Бүүр хаалаад говь шанхын орд руу. Тэрэнд очиж 30 хэдээр оруулж ирсэн. 34-оор оруулж ирсэн. Тэгээ шүдлэнд нэг 2-3 уралдаж тэгж уралдаад хязаалан уралдаж хязаалан чинь хавраар бас нэг хаврынхны хаврын манайхны нэг эрт уралдаан болсон. Тэрэнд уралдаж нэг 10 хэдээр оруулаад дараа нь юунд уралдаж төвшин жирийн 80 жилд уралдаж 5-аар оруулж ирсэн.
Хязаалан буудлаад бас жоохон тэрэнд их хурдан байсан. Тэгээд Сүйдээ даах байсан байлгүй дээ. Сүйдээ Их даах олон уралдаж байсан. байгаа. Шүтлэнд нь. шүтлэндээ сүүгөөс өнгө байсан. Аа. Хан шүтлэнд нь жоохон муухан тавьчихсан, муухан иччихсэн. Жоохон таархан дууш тавьж ирсэн. Үлэнд хижээж ороод тий. Тэг. Дааганд нь их олон уралцсан юм гээд Тэг жоохон амраасан юм. Тэгээд ер нь жоохон яа мүлээ тэжээл дөнгө сайхан морил төжээс орж исэн дөө ирчихдэг юм бас. Жоохон алдаатай үйж байсан. Хязааланд нь харин давгүй байдалгаж гоод тэр юуны 70 жилийн сум аймгийн 70 жилийн жилд шүү дээ. Төвшин ширээгийн наадмыг сайн байлгаж гоод тэрэнд уралдаад дуусчихсан. Дараа нь юунд очиж уралдаж 70 жилд аймагт очиж уралдаад дууссан. Эхнээ нь хөрхнө 7-8 орж ирээл унжчихсан юм тэгээд. Тэгээ соёолын жилэн тэр өрөнгөө ойж соёолонд нь 100 соёолонд ч бас нэх өлегтэй тавхуулж чадаагүй болов. Чадаагүй юм шиг байна. Өвөл нь уралдаж соёолон аймгийн жавхлан шаргын уралдаанд 6-аар оруулаад аймагт. Тэгээд дүнжин гар ураа авчихсан. Анх удаа. Бас дүнжин гар ураа. Дүнжин гар ураа шонхрын халуун одоо магна халуун соёолон чацуу. Шонхор дүү тэр цог уяад аваад явж ийлаа шонхрын халууныг ачаад. Тэгж шонхрын халуун чинь тэрэнд чинь 7-оор орж илүү анх. 7-оор орж тэгээд тэрэндээ урагшилж 5-аар орсон баха. Анхны хайрыг авсандаа магна халуун чинь тэгсэн байх. Ахыгын хүрээ одоо анх удаа тэр дүнжин гараад оролдож бас жоох 90 ботчихсан одоо 27-оор орж ирсэн. Тэгээ би чи бас нэг тэр жил эн чинь том наадамд бас ирүүл бас болж магадгүй юм байна гэсэн бас ойлголттой. Тэгээ 100 урам ороод. Тэгээд тэр 113 онд ахын улсын наадамд байх одоо нэг очиж уралдаж үзлээ. Бас нэг шүтлэн даах хоёртай. Тэр 100 сайхан наа шүтлэнгээ 6-аар ороод дааг 11-аар орсон доо. Дээвэр сайн тавьсан байна тийм Монгол адуундаа бол сайн тавьсан. Нөгөө соёолонгоо яасан. Эн чин соёолон чин дүнжин гарууд уралдаж ирээд энд чигсэн. Тийм үү. Тий тэр одоо арай л жоохон миний өмд утсан юм яасан. Тэр маань эндэгүүл их ордод байсан юм да тэгэхээр. Тэрний дүү хүрээ халдсан шүтлэн улсад 6-аар орж ирсэн. Тий сүүлдээ одоо хязаалан бас ахиж жавхлан шаргад очиж 6-аар орсон. Тэр дүү нүү? Тий дүү халдсан улсад 6-аар ордог чинь ахаад хязаалан болоод. Тэгээд хязаалангаасаа зарагдсан явшаа. Тэр амар хотод очсон маа. Амар хотод очсон тий. Тэр хүнд очиод юу? Тэр хүнд очиод урлыг бас нэг давхиж чадаагүй баха. Нүүрэнтэй ордод нэг урдан байжгаад уул маргал төрүүлэх байсан. Тэгээд хүүхэд нь очичихлаа гэж тэгжээсэн өөртөө тэгжээсэн. Тэрнээс хойш тэгээд хөлн мөдөн жоох яасан юм яасан тэгээд нэг дуултаагүй тий. Удам хөгшлийн тухайд. Тэр хүрэн одоо халзаа одоо хоёрыг чинь миний хүрэн өрөөний чинь хоёр гэж тайлбарласан хоёр тий. Их нь болохоор хээргүй энэ зондоо мөнх гэдэг миний хуур ах байдаг юм да. Олноо арай дарангийнх нь бүдүү мөнхөө гэдэг юм да. Тэр мөнхөө ахын адууны нэг сайхан хээргүй надад байсан. Тэр хээргүй манад хор төгсөө. Олон ч төл өгсөн. 90 охин олон төл өгсөн. Тэр хэр адууны маань ихтэй. Эцэг нь болохоор хүрэнгийн маань эцэг нь болохоор манай нэг Эрхмийн Үлзийбаатар гэдэг миний найз байдаг. Тэрний нэг улаан хадрагны төл. Тэр хүр адуу маа. Сүүлд дүү халзангийнх нь эцэг нь болохоор бол ахынхаа нэг урд халзан хадраг байдаг. Одоо тэр 2006 онд гавчиг хадрах суман дотор төрүүлсэн дээ. Тэр халзан хадрагны маань төл. Таны бас одоо өөрийн унган гэдэг юм унгаан адуунаас танаа удмын адуунаас бас төрийн зэрлэгтэй наадамд одоо айрагдаж одоо цоллуулсан үлгүүдийн нэг бол Нямжвын Сартхэр гэж тий. Булган аймгийн сайхан сумын угуул гэдэг баха. Хуульч бас өмгөөлөгч тийм хүн байдаг гэдэг. Ямар ч би бол одоо улсаа соёлон айрагдаж яхад нь бас барийн сэтгэл хуваалцж байсан юм байна. Энэ одоо хэр адуу ер нь бас ямар удамтай юм бэ? Хэр адуу ахыгаа нэг сарттай хэр адраг байсан. Манай аавын дүү Уржин Бадам гэж нэг ах маань байсан. Тэр ахын маань нэг сартай хэр адрах байсан. Даах шүтлэн ахын үйж суманд айрагдаж л байсан. Тэрний маань төл. Их нь болохоор ахынх нь харгуу байсан. Харгууны их нь дуугийн борын адуу. Дуугийн бор гэдэг одоо манайхны энд байдаг да. Борхоос нь харадраг авч ирсэн. Тэрний төл. Ихийнх нь их нь хүрээ халдсангүй. Бас л манай тэр халзаа адрагны төл байсан. Халзаа адрагны чи итгэн бас ухаан халзаа адраг байсан шүү дээ. Ухаан халзаа адрагны маань төл хүрээ халдсангүй. Тэрнээс харгуу гарч ирсэн. Тэгээд гарсан да. Даагнаас л ихэд уйгдсан уу? Тэгсэн сумын наадам дааг 7-оор ороод. Шүтлэн 3-аар ороод. Тэгээд л шүтлэндээ зарагдсан юм да бүсийн наадамд очиод. Бүсийн наадамд аймгийн бүсд очиж бас нэг 40 өдөр орж ирсэн. Тэгээд тэрэндээ хэний
одоо энэ Тоонжмын гант төмөрийн хүүхдүүд гэдэг авсан юм да хаас нь. Одоо нөгөө чин зөрөг Чин зураг завхлан төгсөд тэргээд завхлан төгсөд эднэр авсан. Тэгээд тэр цаашаага тэр энэ хингуутай нямжуугаатай эднэр бас олон жил цугмаар 19 улсууд юм шиг байлээ. Тэгээд нямжуугаад л бэлгийн төгсөн бахаад эднэр тэгд болдчихсэн. Тэгээд тэр одоо тэднийхэн дээр уягддаг ш тэр одоо Адууч Нямбаатар тэргээд уяад байгаа. Утган Баатар тэргээд эднэр сайхан уяад адууны манерыг сайхан гаргаж байна. Сайхан байгаад. 18 онд хязаал 18 онд улсад 9-өр орсон хамгийн анх. Эргэж гулсаад болгоны бүсэд 4-өр орсон. Хоёрдон жил нь соёолон мөр улсад 4-өр ороод эргэж хөвсгөлийн бүсэд оролдож 8-аар орвоо 7-оор орвоо тэгж орсон. Бас л одоо яг энэ цаг үед одоо энэ бидний уралдаж байгаа энэ цаг үедээ бол бас чансаатай л Монгол адууны нэг байна тийм ээ. Мондөг адууны нэг аваамаа сайн адуу байгаа. Улс үсгийн наадмын бараг л 4 аригтай шахуу адуу болчиход байгаа гэдэг. Мондөг адуу сайхан байгаа. Хайган баргадаг адуу. Сумын наадамд айрагдаа зарсан гэсэн чинь ер нь одоо хэрвээ таны хувьд одоо нууцлахаар биш бол ер нь ямар хүн анштай байдаг юм болоо? Тэр үед жаахан яг нэг 10 сая вакцинад зарсан юм да. Тий. Таны хувьд л одоо боломжийн л үнээс нь болно. Ахт нь байсан бол ахын тэр адууг бас амжилт тэгж гаргаж чадаачгүй л байх. Тэгээд хүн амтанд өгсөн юм урдалчлаа сайхан л байна. Ос өгсөндөө юм болоод сайхан байна. Ахт нь байсан бол нэг сумын наадам за нэг өсрэл бүсгийн наадамд нэг орсон л орслаа. Тий. Тэгээд улсын наадамд орно гэдэг чинь мондөг байхгүй тийм ээ. Тэр соёолон улсад орно гэдэг чинь. Тэг сайхан давхсан. Энэ монголчууд одоо 5 хушуу малыг жигд сайхан л одоо малалж байна л да. Гэхдээ тэдгээрээс одоо ганцхан одоо малал одоо эзэн хүний алдаршуулж хаач одоо өөрийн таних мэдхгүй олон хүнд ичний танил болгодог тийм ээ. Адуунаас өөр бусд нь одоо тэр тэмээний эзэн гинлээ эсвэл тэр өхрийн сайн эзэн гинлээ гэж ер нь амтан хүн хоорондоо ярьдаг байхаа би дуулж байгаагүй юм байна. Тий харин адуу гэдэг чинь одоо сайн тийм сайхан амт юм да. 19 онд 20 онд ер нь яаж уралдсан байлаа хэрмэр та сураг ажиг тавьсан уу? 20 онд гавчиг мөр уралдаагүй унчсан байна. Унчсан баха. Өнөө жил 7 настай мөр саяын бүсэд нэг 40 гаргаад орсон гэлөө та тэгж орлсон гэсэн. Тэгээд оронтын бүсэд. Бас сунганд өмнөх сунганд сайн байна л гэж саяхан тэр отгоотой ярьж байсан. Бас л үзүүрээр л байна гэж толдож байсан. Фермертэй угсааны ихтэй гайгүй сайхан хурдалж байгаа бас үрээнүүд байгаа байлгүй тий. Тий дүү нэг хонгор дааг хурдан байжгаад би нэг найзтай бэлгэнд өгсөө. Тий сумын наадамд аригдсан. Хонгор сумын наадамд аригдсан. Бадарчин мөг тэгээд найзтай бэлгэнд өгсөн хонгор дааг одоо соёолон мөр болчиход байгаа. Нэрээ сая зүүн бүс гэсэн зүүн бүсийн шүтлэнгийн уралдаанд одоо сая чинь зүүн бүс 5 уяач их сайхан наадлаа шүү. Ер нь бол тий. Тэрний нэг нь бол Монгол Улсын тод манлаа байж ононгийн Батэлэг байсан. Тэгээд ононгийн Батэлэг нэг ярилцлага өгж явахдаа шүтлэн байсан билүү дээ. Нэг хэр адууны удмыг хэлэхдээ какийн төмөгийн ихтэй адууны ихтэй гэж яриад байсан санагдаад бах юм. Тийм байна лээ. Онон Батэлэг дүү маань хэдэн жилийн өмнө ирсэн. Ахаас нэг гөгшөнгүү бас нэг хэд хурангүү аваад. Ахан дээр тэр өгшөнгүүнийхэн төөл байцыг бэлгэнд өгсөн. Тэр байцнаас нь гарсан байна лээ. Тэр хурдан хэр одоо сая төрүүлсэн байна лээ. Ононгийн Батэлэг дүү маань сайхан хэлнэ лээ ахыгаа харин. Тайдад бол бас ингээд нэр адуу малын удам өгчлөөгээд нэр ус зарлахаар бол сайхан л байдаг. Сайхан байлгүй яах вэ тэгээд одоо хүнд өгсөн юм хурдалж илээ сайхан л байна. Одоо сайхан гаргаж адууны манерыг сайхан гаргасан сайхан байна лээ. Баяртай байгаа. Бид хэд бас уяачтай уулзаад явхлаар танаас сэтгүүл дээр миний унган адуугад би тэр хин хэлсэн байх лээ их сайхан санагдсан гэж уяачт хэлдэг байхгүй. Тэгэхээр бас тэрийг нь ягаад уяачтаас одоо мэдээлэл авахтаа яг тэр сумын адуу гэхээр хиний адууын гээд ингээд бас эзэн хүнийг нь бас тодтогч асуудаг юм. Тэр чинь сайхан байгаа байхгүй. Тэр чинь хүнд өгсөн юм урдлаад сайхан байна гэдэг чинь. Бид нарт байсан бол бид нар тэгж гаргаж чадаач бас. Тэгээд бас боломж одоо байгаа. Танахнаас гарсан ер нь хээр адуунууд их хурдлан байгаад хээр халтар цусмын адуунууд. Ер нь тийм танаа адууны угсаан тийм байна уу? Эдэ хээр адуунууд хурдалж байна. Ахт нэг 3 ч өгшин хэргүй байлаа да. Тэр 3 хэргүүнээс гурвангаас нь л хурд гарлаа. Ганилийн нутгийн адуунууд сэндэндээс ирсэн. Миний тэр одоо сая ононгийн бэлгээгийн тэр хэргүүний их чинь болохоор онгоны очир үрэг гэдэг хүнээс би авч ирсэн. Дааг авч ирсэн. 94 онд байхаа да.
манайхны нэгээр оторт ирээд буцахт нь би нэг дааг авч болдож байсан. Тэр даагны төлөө одоо хурдлсан ахт нь их хурдлсан. Оногийн бэлгийн тэр хэргүү хурдлаа. Өөр манай Эрдэнэ цагааны нэг галтар манай Эрдэнэ цагааны энэ Тувааны жагаа гэдэг нэг найз манад ахт нь бас галтар дааг өгч ирсэн бэлгэнд. Тэрнээс Тувааны хөрөнгөд азар гараад Тувааны хөрөнгө тэр гэдэг тэднийхний тэр хүү улаан жагаа гэдэг юм да Эрдэнэ цагааныхан тэр. Тэр улаан жагаа надад нөгөөрхөнд охин хоёр дааг өгч ирсэн. 2000 он юм одоо хэрж байна. Югдрийн баяраар анхудаа очиход охин дааг өгч ирсэн. Тэрнээс бас их хурд гарсан. Тэгээ мөрнөрийн гинг сайхны хурдтай хэр азар гадаг тэрнээс гарсан. Ахынхаа аймагт айрагчжсэн хэр дааг байсан мөн тэрний дүү мүү гэд. Тэр галтаргуунаас бас хурд гарсан. Өшөө тэр бүдүү мөнхөг одоо тэр мөнхөө ахын тэр хэргүүнээс бас хурд гарлаа. Ингээ 3 гөгшин галтаргуунаас 3 болгоноос нь хурд гарсан. Би нэрээ танаас тэр их сайхны мөрнөрийн их сайхны хэр азар халтар азар гэдгийг асууя гэж бодож байсан шүү дээ. Тэрний одоо их нь бол саний яриад байгаа хэрэг эцэг нь ямар адуу вэ? Эцэг нь ахыгны хар азар байсан. Шүтлөө өрөө наран сумын наадамд хамаа үзүүлж байсан. Нөгөө 90 хэдэн оны үед 94 онд тий 94 оны овооны наадмын жил. Манай сум наадам хийгээгүй наран руу очиж наадам хийж яхад шүтлөөр анхаа хамаа үзүүлж байсан. Манайхны энд энэ бүдүүн гэж хүн байдаг. Одоо тэдний адууны нэг бүдүүний хээр гэж хээр адрагны төл. Хар дааг би найзаасаа би авч ирсэн. Гомсронгийн Хөрлбаатар гэдэг найз хоёулаа даагны 8 хийгээд. Дааг суманд анх удаа 6 гараараа тэр хар дааг маань. Тэгээ шүтлөөрөө наран суманд хамаа үзүүлж ирсэн. Тэр бүдүүний хээрийн адууны утам. Тэр сайхан адуу уртлаа. Тэрний төл бас сайн давхсан. Тэр хар адрагны төл. Тэр тэр дуурсангийн бямба гэдэгт би найзтай бэлгэнд өгөө. Тэр мөрнөргийн сайхны чи хэр чин даагандаа бас юунд авааны наадамд айргцсан ш 4-өр орсон. Манайхны 8 онд 2008 онд 8 онд даага мод айрг 4-өр орж ирсэн. 8 онд чинь тэр ч одоо ер нь зун жууралдаал төрүүлээд байсан юм да. Тий. Одоо дуурсангийн бямба гэж одоо хүмүүс дадар бямба гэдэг. Тэр дадар нэрийг чинь тэр хээр адууд бараг өгсөн дөө. Нэг өдөр 3-4 авч ирсэн сумын наадмаас тэр чинь тэр хээр даагч бас нэгэнд төрүүлж ирсэн. Тэг манай найз жохоо авирхороо дадраар нь уйтнаа гэж тэгээд байсан. Тэгээд хөрхи тэр хээр даагч хурдан байсан. Тэгэл уралт болгондоо төрүүлж ирсэн. 6-7 төрүүлчихсэн баг шүү тэр хавраас гэлээд. Тэгж давхиж байсан тэр хээр дадуу сүүлдээ тэр мөрнөргийн сайхан гэдэг рүү зарагдсан юм байл. Тэгээд тэгж дүнжин гаравт 11 онд дүнжин гаравт тэр олон гэрлэлүүд дотор бас 3-аар орж ирсэн чинь сандгийн 3-аар орсон байна. Туун дээр болохоор нэг 4-өр байдаг. Туун дээр бол 4-өр гэдэг. Яг 3-аар орж ирсэн. Та тэр уралдааны би үзэж ирсэн тийм. Тэр чин тэгээд тэрний дараагаар чин 13 онд улсад бас ахиж 7-оор орсон. Нөгөө та төрийн наадмыг анх төрийн наадамд анх зардаг үед. Миний адууны 3 адуу сайн тавьж илаа. 10 дотор 2 нэг нь 11-т гэдэг чинь мундаг л тавьсан байж тээ. Ер нь бол төрийн наадамд нэг 20 дотор тавьж байгаа гэдэг бол одоо хурдан адуул юм аа гэж байж яриад байдаг шин. Тэгж давхаад би чи 13 онд ах чам анх одоо улсад очиж оролцсон да. Тэгээд шүтлэн 6 ороод дааг 11-ээр оруулаад. Тэгэхээр адраг маань тэгж зарагцаар адраг маань 7-оор орч сайхан наадчихсан. Сүмбатар гэдэг хүний бас одоо адууны угшилтай тэгвэл төрийн 3 хээр адууныг халзаа адуу одоо сайн тавьж байгаа юм байна шүү дээ тий. Тэгж байна. Хээр адуунаа сайн тавьгаад. Өөр нь одоо бас гадагшаа гарч очсон ямар гадагшаа хүн амтнд зарагдсан одоонуудаас бас хэрхэн давхиж байна вэ? Заавал бас усын хэмжээнд юм аа гэхэд аймаг орон нутгийн одоо хэмжээнд сайхан уралдаж байгаа одоонууд олон байлгүй дээ. Олон байна бас өөрхий сайхан давхиж байна. Ховд аймгийн төрийн банкны дарга аюур Батмөк гэдэг хүн надаас тэр жил нэг шүтлөөрөө авсан юм. Одоо тэр чинь одоо энэ ононгийн бэлгийн тэр хээр шүтлэнгийн хэргүүний дүүн. Тий, яг төрсөн дүүн. Тэр гөгшөө хэргүүний. Тэгвэл тэр бас тэр жилээ тэр ховд аймагтаа шүтлэндээ 4 уралдаж 3 төрүүлсэн байлоо. Тэгж ярьж байсан ховд аймгийнхаа наадамд хүртэл төрүүллээ гэдэг. Тэгж тэр сайхан давхижаасан. Гадагшаа хүн төгсөн одоо ер нь бас сайн давхлаар баг өөрөө өснөөс илүү баярлалаа тийм нэр сайхан байна тий. Тэр жил чинь тэр чинь нэрээ тэр хэний нямжууга хээр чинь улсад 9-оор орлоо гэх тэр өдөр чинь. Аймгийн наадам дээр би явж исэн чинь. Тэр ховдын тэр хэн чинь Батмөнх чинь бас яриад мөн хурдлаа гэд.
төрүүллээ гэдэг. Тэгэл аймгийн наадам дээр миний махын морчд эрэнд нэг асар давхаагүй. Тэгсэн ч ихсэл одоо дээш огшоод явчих жилээ. Одоо хүмүүс яриад л баярлж илээ. Улсад эсвэр орлоо. Ахаад нэгэн төрүүллээ гээл. Сайхан юм байл. Хүнд өгсөн юм сайхан давж байна гэж. Ер нь бол зөвхөн одоо та сая ховдын наадмыг л яриад байна. Миний одоо ойлгож байгаагаар бол бас нэлээд хэдэн аймаг руу та наадмаас гарсан байх гэж ойлгоод байгаа шүү дээ. Тий, одоо яг юу мөрөө гарсан, завхан руу өтер гарсан. Завханы бүсэд бас 13 онд чинь бас даага бүсийн наадам 6-аар орж исэн. Баянлаа. Одоо хаяг нас унгаад байгаа. Эндээс одоо гэцэндээ явсан унах. Улсад миний тэр хар даах чи улсад 6 11-аар орчиход ахиж хэнтийн бүсэд бас ахиж 6-аар орсон шүү дээ. 90 жилд. 90 жилд 13 онд гулсаж ирээд. Энэ нөгөө Нямлагийнхаа хонгор Нямцрангийн хонгор төрүүлэхэд тий. Бид нар цог ойдчихсэн. Тэгэхээр ахиж тэр миний хар даах их хурдан байсан. Улс үсийн марг 2 айрыг авчгаад ирчихсэн шүү мундаг. Тэр армор маань одоо морь болсон. Давгүй ах хурдалж байгаа. Соёлоо өртлөө сумандаа яригдж байгаад. Авцэг морь 7-тай морь 2 өнжөөд өржин 8-тай морь аймагт 4-өөр ороод. Ахиж эргэж гусаж нойднон 20 онд 6-аар гарсан аймагт. Та ер нь ингээд аймгийн баяр наадмаас хичнээн айраг төрөттэй юм бэ? Аймгийн баяр наадмаас хана одоогоор нэг 3 айраг авчихад байгаа шүү дээ. Тийм 2 дааг айраг дуулсан байна. Нэг их насны морь айраг дуулсан байна. Таны нүгээр чи аймгийн бүсийн уралдаанууд бол нилээд болд юм шиг ингээл зэрэгэлдээ сумдар чи ээлжлэл болоод ах шиг үлээ тий. Тий болно. Одоо ч бас арай уралдаан багасчихад байна. Өвлөл сүүлийн 2 жилд баг уралдсан үлээ тийм ээ. Тэгэхээр таны хувьд бол бас аймгийн алдарт байжур буюу орон нутгийн хансан цолны эзнээс гадна бас Сүхбаатар аймгийн Дарганга сумд байгаа одоо цорын ганц алтан унганы эзэн гэж би сонссон. Мөнгөн унганы эзэн хүнтэй нь бол бас тэрний талаар мэдээлэл авлаа. Тэгээд одоо саяхан манай сум аймгийн алтан унганы эзэнтэй болсон байгаа гэд тэгсэнд таавалж таарсан. Энэ бол бас Цахимгийн Яруу сумын угуул Монгол улсын алдарт байж Баян жаргал гэж би хүнтэй уулзж ирсэн 2009 онд. Тэгээд тэр Баян жаргалын хувьд бол улсын алдарт гэдгээсээ илүү алтан унганы эзэн гэдэг тэр одоо шагналдаа их ач холбогдол өгч их баярлдаг. Ах нь баруун 5 аймагт байгаа цөөхөн алтан унганы эзний нэг шүү гэж ингэж ярьдаг. Тэгээ би бол энэ шагнал яг одоо нөгөө адуучин хүнд бол их үн хүндтэй шагнал юм байна гэж бодож байсан. Тэгээ таны одоо энэ алтан унганы эзэн шагнал бол хичнээн жилийн хөдөлмөрийн үр шим бэ. За нэг 10 нэлийн гарын жилийн хөдөлмөр байгаа. Та 93 оноос хойш л адуутай дуралдлаа та. 93 оноос хойш. Маргааш орчих жилийн хөдөлмөр байна та. Хөдөлмөрийн үр шим байна. Танаа нутагч одоо уган сайхан адууны орын одоо зуны ер нь салхитах гэж нэг айхтар юм болдго юм шиг байна тий. Заавс нь түүмэр гээд нэг айхтар зүйл байгаа байдаг юм байна. Хангаагаа бодвол нөгөө чон нохооч гэдэг юм уу хэрэг амтан гээд бас айж имийнх нэрээ бага юм да тий. Гайгүй манайхан ч бас сайхан шүү. Одоо өсгöd. Ер нь ч бас одоо хаврын цагийнх нь унаг барихад бас маш чухал л да. Хавар төлөө сайн барьж л байвал. Тэг манайхан ч бас өвлөө мөвлийн хувьд бол нохоо шууны тэр хангааг бодвол гайгүй тий сайхан. Тайван. Энэ одоо тэр адуу олон болоод тэргүй ингэж одоо унгаа гээгээд идэх юм уу? Энэ айлуудаар явахаар ер нь л одоо гадаа нүнчин унага ихгүй юм байгаамаа тэрөөд үлдсэн ч гэдэг юм уу? Тийм байдлаар тийм унагнууд ихгүй унагнууд маш их таарах юм. Адууч одоо тэр гардахгүй бол их болохгүй байгаа юм. Яг л гардж л байхгүй л нэлх дээр нэг сар хэртэй бол их л гардж байхгүй бол адууч түргөө өлийн амтан тэгэл босон дээгүүр манайхны нэгэн задгаа усан дээгүүр тэрж барьж зогсохороо тэгээд адууны халуун ялаа малаа хамаагүй сарнчтэй гэдэг юм шиг. Тэгээ нэг гинтгэн тэр хам амтан ирээд адуу малаа хөөж дугаал гаргахаар моног сарнчтэй. Тэр дээр айхтар гэдэг юм зэгээд байгаа. Тэгээд л өрхийг сарндаг баг та. Харин ер нь хүнчүүн их түгээмэл таарад байгаа. Тэгдэг байгаа. Адуу малаа чанаржуулах тухайд одоо мэдээж манай адуу сайхан чанартай юмаа гэд одоо бас огт хөдлөхгүйгээр байлгаад авах юм бол нөгөө тогтоол ус шиг болчдөг юм шиг. Бас нэг үе үеийнхэн салхи оруулж одоо адууныхаа цусыг сэлбэж явах хэрэгтэй юм болов гэж бодогдоод байна. Энэ тухайд та ер нь ямар бодолтой явдаг вэ? Адууныхаа одоо чанарыг сайжруулах гэдэг юм уу? Хөгжлийн
хурдан мөхшлийн одоо дэлгэрүүлэх тухайд ямар арга хэмжээ авч хаанаас хур цуглуулсан бэ? Одоо хан цуглуулсан. Эрдэнэ энэ 250 хэдэн сумдаас бол цуглуулсан. Эрдэнэ цагаан, асхтаа, наран. Тэгээ сон аймгаар ярил одоо юунаас дорн говоос адрах авч тавилаа. Тэгээ хинти тэргээд л одооны өгшлүүдийг холдуулж байна да. Ахад нь бас нэг дээр одоо 2006 онд төрүүлдэг халзаа адрах. Тэр халзаа одооны удамыг бас ярмаар байна. Одоо тэр одооногийн бэлгийн тэр хэрэг үүний эцэг адрах. Одоо 21-2 үрж байна. Одоо халзаа адрах байх. Тэр халзаа доо маань их хурдлаа өргө. Тэрний одоо төлөв төмсөд чих хөл урдалж байна. Тэрний эцэг нь болохоор нэг ухаан халзаа адрах би эндээс нь Сүрэнбаатар гэдэг найзаасаа авч ирсэн. Аймгийн 50 жилд манай сумынхан хойшоо уралдаанд явхад 50 жилд явхад дааг авч ирж ирсэн юм байна лээ. Манай сумын нэг уяач одоо Асланбаатар гэдэг нэг ах. Тэр хонгор халзан даагын дээрч надад сүүлдээ хүнээр дамжиж ирээ. Тэрнээс мань одоо урд гарч байна. Халзаа одоо гарч байна. Одоо тэр улсад дайрагдаад байгаа тэр сартай хэрэг чинь эмээ хэргүүнийх нь эцэг халзаа адрахны ухаан халзаа адрахны төөл. Одоо энэ оногийн бэлгийн тэр халзаа адрахны эцэг нь мань тэр ухаан халзаа адрахны төөл. Тэр ухаан халзаа адрах бас л урд тарьсан. Энэ асхтын жигмэдийн хин дамжин сэрэн гэдэг хүний атонах гэсэн баха. Би сүүлд нь сургалсан чинь тэгж дуулдаж байна л. Тэр халзаа дуун маань сайхан давхиж байна. Адуунд тэгэхээр яалтчгүй бас нэг холын цус оруулах нь зүв байгаа. Зөв л байгаа тий. За одоо миний асуулт бол ерөнхийдөө бас энэ хүрээ жаргаж байна. Ингэсгээд яриагаа өндөрлөх юм уу да гэж бодож байна. Бид бас холын хүмүүс эртгэн зам тэгэхэд сая бас та хоёрыг одоо ярилцж байгаа хооронд айхтар бас төр зургийн нэг айхтар ширүүн бороо орох шиг боллоо тий. За тэгээ бидний урилгыг хүлээж авч дэлгэр сайхан ярилцсанд баярлалаа. Дарганган нутагт одоо даргангийн энэ уячтай уулзчаад тантай бол одоо танаар одоо даргангийнхаа ярилцлагуудыг отголж байгаа. Тэгээд бас их сайхан хүлээж авч дэлгэр сайхан харилцсан танд баярлалаа. Тэгээ морь уях төрийн эргэтэн амжилт төсөө охиныхоо хэлсэнчлэн бас төрийн цолтой уяач болоорой төрдөө өнсүүлээрэ гэж хэлсэн нэрвэ. Тэр ч одоо миний морь өдөл байна да. Одоо морь өдөл биелэх байхаа л гэж боддог юм тэгэл. Би ч одоо тэр хөлний зихэр хашаалыг тойроод л гүйжээд энэ тэгэхээр таныг одоо мөдөлдөг л дүүтэйгээ таа. Тэнд уулзсан байх уу да. Ерөө идэ тэгээд. За тэгээд тэрүүл бацаахан оршихолтой. Эрхэм хурдан маш сонирхогч үзэгч та бүхэндээ Тодмогны подкастынхаа ээлж дугаарыг хүргэлээ. Манай энэ удаагийн зочин Сүхбаатар аймгийн Дарган сумын Бадрах 2 дугаар агийн харьяат аймгийн Алдарт уяач, аймгийн Саймалчин, Алтан унганы эзэн Чулуунбаатарын Төмөр Батар ах байлаа. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Морьтон монголчуудын мөнхийн омогшил Тодмогны подкаст. Морьтны төв соёлыг түгээгч, түүч хэлэгчдэд зориулсан 7 тутмын подкаст.